Ердийн өвчин ахын ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 буюу түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шинжилгэлтүүлж ажилсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан тэтгэмж авах хэрэгтэй. Хүүхдээ 196 хоног хүртэл хугацаагаар тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмж авах хэрэгтэй. Хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс хувь хэмжээгээр бодож олгоно. Шимтгэл төлж ажилласан хугацаа 5 хүртэл жил 50%, 5-аас дээш 14 жил хүртэл 55%, 15 ба түүнээс дээш ажилласан бол 75%-аар тус бодно. Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмжийг ажил олгогчоос 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэл үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно. Хэрэв таны эдгээр эрхийг зөрчсөн гэж үзвэл шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар сэргийлэхээр нэхэмжил гаргах хэрэгтэй.